манай Монгол залуучуудын сэтгэл зүйн асуудал айгуу тийм эмзэглүүлж байгаа. Хамгийн том асуудал гэх юм уу? Яа тэгэхээр нөгөө нэг дээд үеийнхний сэтгэл зүйг нь ойлгохгүй. Тэр чинь одоо өөрөөсөө гарсан болохоос биш, яг хувийн үзэл бодол, хувийн эмзэглэлтэй байгаа штэ. Тэр болгоныг одоо ингээд яг Монголын нийгэм өөрсдөө ингээд таслаад тэр их чөлөөтэй байхын ерөөсө зөвшөөрдөг юм шиг санагддаг. Надтай ойрхон сэдв болохоор байж магадгүй би нөгөө нэг гудамжинд байгаа эзэнгүү нохой муур амьтдын эрхэнд аяг санаа зовдөг. Утасны хэрэглээ хүүхдүүдийн бага насны хүүхдүүдийн дийлэгснээс хамааралтай болсон. Энгийн амьдралаасаа кайф авах мэдрэмж авах болсон. Тийм хүүхдүүд их байдаг. Замын төвчрөл амар хэцүү байдаг. Гэрээсээ гараад яг нэг цагийн хугацаанд амжих ёстой байтал бүр ингээ 2-3 цаг болоод ихний хичээлүүд байхгүй болчдөг. Хүмүүсийн хандлага айгүй хэцүү. Хоёрыг солиогүй юу сорилчих гээл үү тийм л байгаа шүү дээ. Сэрэл их хүнд байна. Хүмүүс харигдж байгаа. Хөгшин хүнчил согтуу, залуу согтуу, ялангуяа охид хүүхнүүд арх ууж штт. Энэ ерөөсөө нийгэмд хамгийн эмзэг асуудал энэ санагдаад байгаа юм. Түүнээс одоо нэг ажилгүй байвал маргааш ажил болдоо штт. Тэг хүн болго ингээл би машинтай гэж байгаа юм шиг л ингээд бүгдээр ингээд яваад харж байгаа. Амар төгжрээд байдаг аха. Тэгэхэд 2-3 хуурсгалтай. Тэгээд тэр хэсгээр яаж байгаа. Анхаараасай л гэж хүсэж байна. Гудамжны эзэнгүү амьтдыг одоо тоог нь багасгахын тулд эзэн болгон ингээд нөгөө дур мэдэн үржүүлэх биш ерөөсөө спей заслаг хийлгэх нь хамгийн чухал байхгүй юу? Тэр нь бол энэ одоо асуудалд гол шийдэл нь юм болов уу гэж хувьдаа боддог. Дийлэх Монгол гэр бүлүүд айгүйх ярилцдаг юм шиг санагддаг. Тэгвэл миний хувьд болохоор айгүйх ярилцах. Жишээ нь нэг хүн чамайг эндээс ингэж доромжилсан ч юм уу, чиний сэтгэл зүг ойлгоогүйгээд чи өөр хүн тэгж хандаж болохгүй. Тэрийг зүгээр хаагаад за би хүнд ийм мэдрэмж төрүүлж болохгүй юм байна шүү гэдэг үүднээсээ өөр хүнтэй илүү ярилцах шаардлагатай юм болов уу гэж би боддог. Энэ арчны үйлдвэрийг хаагаад за юу тэр одоо их олон найр наадам зогсоогоод ингэж байж л энийг хүчээр зогсоо. Түүнээс одоо нэг сайхан хуулга хийгээд та маргааш сайхан болно ингэхтэй гэж болохгүй гэдэг ингээд налигнаад юм болохгүй. Хатуу хууль хэрэгтэй. Гэр бүл хооронд одоо эцэг хүүхдүүдийн хоорондын харилцааг нэлээд сайн талаас нь харуулж. Дээр үед одоо үлгэр энэ төр их ярьж өгөх эсвэл нэг ингийн аргаар тоглодог байсан шүү дээ. Одоо л хүүхдүүд зурагт үзэнд компьютер тоглоно. Эсвэл уцтайгаа байнга